Nami. Namines. Nami. Cinder. Namines. Cindersa. Nami. Naminder. Segi. Nami. Cinder. Бидний Notes podcast. Бидний Notes Halloween юу ацхан Бид хинбэ мэдээж би 812 байна. Монгол Зүлэг багийн шинэхэн опер. тийм ээ би бол Синдүү байна. Саяхан бенчдүүлсэн байгаа. Бенчдүүлээд Сэнзүүгийн оронд орж ирсэн Сэндүү байна. Синдүү байла. Синдүү 812 өнөөдрийн дугаарыг хөтлөх болно. Тэгээд Halloween-ы баярын мэндийг хүргэе та бүхэндээ. Өчигдөр сайхан шоу уцхаас нь та нар. Өчигдөр яа өнөөдрийн дугаарыг оруулж л та. Тэх үү. Тий, амжуулнаа. За амжихгүй байсан ч ах тий. Маргааш өчигдөр юм уу уржигдөр та нар гоё Halloween сноо. Булан дахаа болгон дээр л нэг Halloween-ы парти явж ах шиг байсан. Харин тий. Бид хоёр Haunted House орж утсан. Look TV-гийн. Гэтэ би бол юу ч хараагүй гэж. Нүдэ анж авсараа таарсан, ном ял инээж авсараа таарсан. Амар гоё байсан. Та хэд нэг заваараа тий оройн 10 цаг хүртэл ажиллаж байгаа юм билээ. Тэгээд бас гоё experience, production айгу гоё байсан. Болооч. Яасан цахилгагүй юм чи. Натгараа тавал. Уралцсан уу? Тэр нүдийг хардаа. За. Хой. Болоорой. Кико. Кико. За. Өнөөдөр бид хоёр Halloween-ы баярыг тохиолдуулаад аимшигын захиануудыг унших болно. Би оройн цагаар энэ дугаарыг хийх байгаадаа маш их баярлж байна гэж. Гигэн цагаан өдрөө. Гигэн цагаан өдөр гоё Монголын хувцсын өмсөд хийж байгаадаа баяртай байна гэж. Яа. За. Тэгвэл хойшлуулад яах вэ? Шууд хэдүүлээ. Аимшигын захиануудаа уншицгаая. Өөр хоёлаа чи өчтөр тэгээд юу хийсэн өөр? Тэгэл гэртээ харьсан шүү дээ. Ямар ч тийм юм уу? Ямар ч тийм. Halloween гэж юм ерөөсөө яадаг шүү дээ. Ерөөсөө би баг энэ подкастаараа л Halloween гэж ажилласан баг. Тэрнээс ч бүр яг жинхэнэ амьдрал дээр нөгөө юуныхаа парти гэж нэг амар явж байгааг юм санагдах юм. Кино клубын нэг юмд л явжсэн. Яг хувцаслаж бол явж байгаагүй юм байна те. Кино клубынх нэрээ хөрхөн болж исэн. Өчигдөр гэхдээ юу очиж үзье гэж бодож исэн. Үндэ л ядраач чадаагүй. Централынх тоо. Тийм. Централынх гоё болсон хаа. Гоё байсан бах те. Тэрийг үзье гэж бодсон чадаагүй. Өөр чи юу болоод байла. Зөндөөл гоё димтэй Halloween-ы партинууд болж исэн. За тэгээ Halloween болсон. Mariah Carey is frosting now. Хайлж байна. She's frosting. Гэлтэй. Энэ тэндээс. Wow. Тэр амар фан. Йоо, тэр бүрэн хэр фан байсан. Би бүр ингэ нэг солонгосын ягаа. Тий. Нэг дэлгүүрээс ч гарчихсан. Зураад тэгэж. Йоо, тэр бүрэн хэр фан. Тэгээд бит хоёр бол нэр юу болъё гэж бодчихсон шүү, тий. Halloween-аар нөгөө юу болъё гэж бодчих. Please message me you fucker. Бит хоёр бол нөгөө юу болъё гэж бодчихсан. Michael Scott and Dwight Schrute болъё гэж бодсон. Тэгээд тэр бас айгу амархан. Гэтэ яг амархан байсан. Хүн болгон мэдгүй гэж магадгүй учраас хүн болгон мэдэж магадгүйгээр нь Монгол. Одоо тэмцээн маргааш нөгөөдрөөс эхлэх гэж байгаа. За. Шинэ тоглолт. Синзүүгүйгээр тий.
Синзүүгийн оронд хэн байлаа? Control Ease гэсэн залуу байсан. Control Easy. Control Z ч юм уу. Control Z юм байна. Control Z. Яг нь Control Z хийхээр нэг буцдаг штэ. Амдуу гэдэг штэ. Тэр юм байна л та. Control Easy юм шүү. Control Ease бас байж магадгүй. Easy. Control Z бас гоё фанил юм байна. Буцаа. Тий. За. Тэгээ. Үглээг өрсөрчтэй. Харин. За. 18 жил гэдэг загтал байна. Бас тэгээд аимшигын түүхүүдэд явуулсан та бүхэндээ маш их баярлалаа. Жил болгон бид нарыг disappoint хийхгүйгээр маш их загтал ирдэг. Тэгээд загтлуудыг бас шүүн маш хурдтайгаар уншиж ялгаж өгсөн. Шуухан надад баярлалаа. Та нар бас айсан уу шуухануудаа? Шууханыг бүлэгт бас нэг залуу нэмэгдэж байгаа. Oh my god. Тий, нөгөө Past Place дээр манай мөрчиг өмссөн байсан guys шүү дээ. That guy. Тэгээ 5 хүн болж байгаа юм тий. Тийм, тэгээд манай яг санал бас айгу гоё яах нь шүү дээ. Яг 2-2-ороо тэнцэхгүй, яг 3-2 хуваах явтай болох юм байна. Nice. Тэгээд баяр хүргэе. Шинэ гишүүндээ баяр хүргэе. За баяр хүргэе. За, сайн уу хоёроо. Би өөрт болон гэр бүл минь тохиолдсон амар түүхийг хуваалцъя. Би айлын том охин, аав ээж минь намайг 22-23 таада буюу их залуудаа төрүүлж байсан юм. Тийм болооч тэр их шоудаг байсан гэсэн. Ялангуяа аав. Тэгээд намайг бүр 4 сартай байхад л найзууд нь ихэнх нь ганц бие болохоор их дуудана. Тэгээд бааранд их ордог байсан гэсэн. Хүмүүсийн хэлдэг шиг тийм ч гоё газар биш байж л тээ. Тэр үеэс хойш л аавыг минь 2-2 сүнс дагчихсан байж. 18 жилийн турш. Бид нар яаж мэдсэн гэвэл намайг төгсдөг жил буюу 18 та байхад аав их л сонирн болчихсон. Яг хав гинэд айшилдгүй айшаа гаргаагүй л дээ. Гэтэл яах гээд байгаа нь мэддэхгүй, ажил үйлсэн ч бүтэхгүй, муухай айштай залхуу үг хүлээж авахгүй депресссэн хүн шиг. Ээжид л их хэцүү байсан байх. Нэг өдөр ээж өмнө нь өвөөг өнгөрөхөд үзүүлж байсан бөөдөр аавыг хүчилж байж дагуулж очиод үзүүлжилтэй. Тэгсэн эрэгтэй эмэгтэй 2 сүнс, нэг нь дундаж насны эмэгтэй, нөгөө нь жижигхэн биетэй эрэгтэй дагаад их удчихсан байна. Энэ их зэвүүн ихэндээ юу ч мэддэхгүй байсан байгаа юм. Ихэндээ аавын энергиэр тижээгдээд болоод байсан бол одоо бүр гэр бүл хүүхэд рүү нь орж эхлэх гэж байсан гэсэн. Тэгээд бүр надад мэдрэгдээд эхэлчихсэн. Би төгсөх анги байсан болохоор өглөө гараад л орой ирдэг их ачаалалтай. 12-3 тагаас л эхлээд л сүнсэнд даруулдаг байсан л та. Гэхдээ тэр нэг өдөр их өөр муухай мэдрэмжтэй байсан. Баасан гариг гээд луцаа оролдож байгаад нэг мэдсэн унтчихсан. Тэгсэн унтаж байхад би хүндрээд мэдэгддэг. Би ч дотроо за сүнсэнд даруулах гэж байна да гэж мэдээд байсан мөртлөө унтчихгүй орныхаа хажуу руу нүдний булангаараа харсан чинь нэг их зогсож байна. За. Үсээ шуугаад боожчихсан. Тэр нь сулраад унжчихсан. Өнгөн алдсан ягаан подволктой. Аавыг дагсан сүнсийнх нь нэг нь над руу хараад л байсан. Миний дууж гарахгүй сүлдээ их айж байсан ч ивлэрээд унтчихсан. Харин өнөх жижигхэн эрэгтэй сүнс нь надад аль дээр 2020 оны карантины үеэр харагдаж байсан юм байлээ. Бас л сүнсэнд даруул цэрээд өрөөний хаалгаа онгорхоо унтаж чаддгүй юм л та. Тэр үед хаалга дутуу хаачсан жижигхэн завсраар хүн хараад том өрөөний зүг рүү яваад өгсөн. Тэгэхэд би энэ их жижигхэн хүүхэдчийг цагаан юм байсан. Ээж аав хоёрч зан үйл хийлэхээр болж хотын зах руу өглөө эрт яваа шөнө ирсэн. Би ээжэд бүх харсан мэдэрсэн тохиолдлуудаа хэлдэг байсан учраас ээж бөөд намайг хэлсэн байлээ. Харин бөө сонсцоход охиноо авчирч үзүүлээрээ аав охин хоёр их мэдрэмтгий далтын сүнс гих мэтийг мэдэрдэм байна. Тийм болохоор л амархан сүнс дагуулчих гээд байдаг гэсэн. Зан үйл хийснээс хойш ер нь баг багаар гайгүй болж эхэлсэн. Гэр оронч сэргээд жилийн дотор шал өөрчлөсөн. Бас тэр зан үйлний хөвгүй юм билээ. Эмэгтэй хүний хэрэгэлсэн ариун цэврийн хэрэглэл малын элдв яс зэрэг зүйлс шаарддаг. Манай гэр бүл тохиолдсон энэ үйл явдлыг уншиж байгаа та бүхэн сургамж болгоод хүлээж аваарэ. Хүмүүс стрессээ тайлдаг гой газар юм шиг байвч арх амсаа зогсон хүний инээрийг хамгаалалт энтрэн суларчдаг юм гинлээ. Тиймээс жилдэв юм дагах нь илбэг. Хүүхэдтэй гэр бүлтэй хүмүүс ч гэлтгүй бүгдээрээ болгоомжтой хэмжээ хязгаартай гарч ороорой. Тэгээд эцэст нь happy Halloween. Тру. Тэгдэг гэсэнтэй. Тру. Энерги суларчдаг гэд. Шоуддгүй ах гол шалтгаан минь юу нь бол тэр байгаа. Би өөрөө бас жоохон мэдрэмтний учраас ууддгүй гол шалтгаан минь тэр байгаа шүү. Тэгж үү.
Ийш тийш орохдоо бас ингээ гоё өөрийнхөө адилхан гоё нэрхтэй хүмүүсийг дагуулж яваад ингэж бүлэг болох хэрэгтэй юм санагддаг. Тэгэх юм бол ингээд хүчрэх юм юу ч vibes юу ч бидний хагцаж бидний дунд орох ёсгүй. Тэг ямар нэг юм энэ vibe-ийг яхсгүй халдах ёсгүй. Тий. Тэгээд нөгөө тэг яг нөгөө энергиэр тэжээгддэг гэж тэр яг үний юм лээ. Тиймэрхүү хар жоохон тиймэрхүү сүнснүүд чи яг тийм энергиэр тэжээгддэг. Хүний нэг уйлж байгаа ч юм уу, хэрэлдэж байгаа. Тэгэл нөгөө янз бүрийн тийм маргалтж байгаа, зодтолж байгаа тийм юмар ингэж муу энерги. Тэр муу энергиэс ингэж амттай тэр нь айгүй амттай байдаг гэсэн. Тэр амтыг мэдрэх гэж хүмүүсийг дундуур нь зөрчилдүүлдэг, хүмүүсийг дундуур нь хэрэлдүүлдэг, зодтолдуулдаг тий. Тэрнээс тэр амттай энэ энергийг хүнээс гарч байгаа тэр emotions тэр хар нүуник сүнснүүдэд айгүй амттай байдаг гинэ. Тэгээд that's why ер нь бол тэгдэг. Тэгэл нөгөө нэг тэр хүнийгээ дагаал ингээл готраагаал ингээл тэр хүнээс нөгөө нэг юм янз бүрийн emotions ингээл аваал ингээл тэжээгээ өөргөө тэжээгээл яваад байдаг. Ер нь бол тийм гэж инлээ. Тэг надад бас иймэрхүү юм тохиолж исэн. Яг би бас нэг шоудаа ангуучин шоу юу? Тий ангуучин. Тэр нэгтэй гол нь нөгөө байшлаасаа айгүй хамаарсан болов уу гэж би боддیں۔ Нөгөө хуучин үйлдвэрийн газар штэ. Тэг айгүй их нүүрсний агуулгах байсан юм уу? Ямарсан нүүрсний тордог амир ихтэй. Гэртээ ярьсан чинь ингээ хамар мамар ингээ битүү хар болж малцсан. Хумсны завсар ингээ битүү хармаар болцсон. Тэгээ тэр байшил нь ID нөгөө гоё. Тэг үйлдвэрт агуулхад ингэж парт байдаг. Гэтэ тэрийг суураа сайн бэлдээгүй учраас ингээ тэр чигтээ орчхоор тэгээ ер нь заван. Тэгээд тэндээс л би нэг юм даавалаад ирсэн юм шиг байна. Тэгээд яг хөө би бас бөө найзтай тэгээд тэр маань хэлээд чи нэг юм аваад ирчээ гээд. Тэгээд за яг хөө ихтэй нэг сүртэй юм хүнд байгааг юм шиг байна. Тэгээд тэр дор нь за минь найз яваа гэд явуулсан. Тэгээд тэр хүн ямар хүн байсан гээ надад хэлсэн бэ гэхээр ийм урт гонцгой нүртэй ийм хүнхэр нүдтэй эрэгтэй залуу эрэгтэй тэг нэг ийм та юу гэдэг нөгөө Tim Burton style of guy байна гэсэн. Нэг юм хүнхий цаа нүдтэй. Interesting right. Тэг би яг айгаад унтаж чадахгүй байгаа байхгүй. For no reason зүгээр байснаа. Тийм. Айж маагаад нэг амар жинхнээсээ айж маагаад. Ууш цаа чин тийм юугаа хийх болцсон юм одоо. Хийж байгаа ш тэр чинь буцааж болдгүй юм шүү. Тэг хүсвэл уулзаж болдог баха. Тэгээ та нөгөө яар чин подкаст хийж байгаа юм шиг лээ тий. Хэлж байгаа юм шиг. Тийм үү? Тий. Би хуучин видеонууд ашиглаад байна гэж харсан шүү дээ. Ер нь буцаж камбэк хийх гээд байгаа юм шиг лээ. Good. Яа. Хойл микрофоноо зарчих үгүй. За одоо чи. Окей, дараагийн захиаг унших чинь энэ бол унт гэдэг захиа. Бас нэлээд урт юм байна. Oh my god, би уншихаас ч хайж. За окей. Hello. Өөртөө болж байсан хит хитэн түүхээ хуваалцаг гинэ. Вау. Би ихтэйгээ амьдрдаг. Би янз бүрийн хийм хараад байдаггүй ч нэг хэсэг бараг л байнга шахуу илдүү хар сүдэр хаяа бүр дуу чимээ сонсдог болчихсон. Тэр үедээ нойргуудалд орчихсон. Бараг л унтгаа байсан болохоор ядаргаанд орсон юм байна гэж тоолгүй явдаг байв. Нэг шөнө унтаж байлаа. Хүнжлөө нөмөрөхгүй унтчихаж даарч сэрээд нүдэ нээлгүй гараараа хүнжил хайгаа татаж нөмрөх гэсэн нэг л хүнд дээр нь үн суужсан юм шиг татагдахгүй. Хагас дутуу нүдэ нээгээд эргээд хартал хүн яавчгүй нэг хүн буруу хараад хөвтөж байв. Нэг их юм ботсон чгүй анааг л цуг унтах гээд бараг айгаад хажууд ирээд унтчиж ухааны юм бодоод хүнжлөө татаж аваад буцаад унтаад өгсөн. Унтаж байсан ч хүлэнд хүний айрс хүрч байгаа юм шиг мэдрэгдсэнийг санаж байна. Хаяа нэг унтаж байгаа ч хүмүүсийн ярьж байгаа ч юм уу чимээ сонсогддог доо. Тэрнтэй адилхан тэгээд өглөө босоод хичээсээ та өчтөр яагаад хажууд ирж унтсан гэсэн чинь нүдэн томроод гайхаад юу яриад байгаа юм би унтаагүй гэхээр нь худлаа яалтчгүй хажууд хүн унтчихсан байсан даа гэсэн чинь юу солиороод байгаа утас муцаа бойл ядаргаанд орчоод хий юм харж балаарайд гэд жаал өглөөлсөн. Уг нь бүр яг хүн буруу хараад хөвтөж байсан байхгүй юу? Нэг хэм бодлого нэрэл унтахгүй ядаргаанд орж байгаа юм байна да гэд хайчихсан. Гэрийн хүшиг гэргэл нэвтрүүлдэггүй болохоор зарим үд хүртэл унтчихсан сэрдэг. Сэрээд хүшиг эдрийн нэгээд өрөөний хаал онгойлгохоор коридороор хар сүдэр хоёр тишээ хөдлөөд байна.
айхгүй бол яахчгүй зүгээр гэдэл өөргөө тайвшруулад ер нь айддаггүй байсан юм. Хэд хоногийн дараа ч юм уу нэг орой би өвдөд халуураад би дийлэхгүй 8-9 цагийн үед л байх нэг мэтгэд унтаад үчгсэн байсан. Манай 5-6 тал баг жаахан үеэлдөө манерч хонсон юм. Тэгээ шүн шээс хүрээд сэрээд уцсны флашлайтаа асаагаа дээр нь хуруугаа дараад гараад явлаа. Том өрөөний буудан дээр дүү унтаж байсан. Ард нь нэг шалтан туранхаа эрэгтэй хүн яг намайг харж байхад дүүд хүнжлийг нь нүмрүүлээд унт гэсэн. Бүр яг 3 удаа. Oh my god. Дүү маань аавтай хамт байдаггүй юм л да. Аав нь манай дүүг төрснөөс ялгаагүй үеэл ах юм. Тэгэд хүүхэд нь манайд ирж хонож байгааг мэдээд хүүхтэйгээ уулзах гээд ирж цуг хонсон юм байна да гэд юун тэр сүнс чөтгөр бодох. Тэгээ шээжээд буцаад унтаад өгсөн. Ямар авир айдгүй охин бэ? Яа, өглөө ихч ажилдаа эрт яваад гисэн. Охин ч юм уу, хүү ч юм уу. Өдөржин үеэлээд гадуур авч гараад тоглуулаа шүн харсан юмаа таг мартчихсан байсан чинь орой анаа ажилласаа ирчихэд дүүтэй ярьж байгааг нь сонслоо. Анаа дүүгээс өчигдөр ганцаараа унтаад айсан уу гэж асууж байна. Нөгөөх нь үгүй айгаагүй гэж юм. Би гайхаад өрөөнөөс гарч ир юу яриад байгаа өчигдөр хүнтэй л унтаж байсан штэ гэсэн чинь үгүй штэ би ганцаараа унтсан гэх юм. Анаа ч гэсэн гуруулал гэртээ байсан штэ чи одоо янз бүр юм хараад галзуурч байгаа юм биш үү гэдэл дахиад сайн унтаж амраач ядаргаанд ороод гээд би ч за илүү юм ярьж айлгач бидээ гэд нэг ч юм ярьсангүй. Өмнө нь хажууд буруу хараад хөвтөж байсан хүн бас туранхаа мөр өдр нь харагдаад дээгүүрээ шалтан ч юм шиг байсан бохгүй юу. Тэгээ хэсэг бодлоо. Гэрт одоо сүнс чөтгөр байна гэж байхгүй дээ намайг одоо шалтан эрэхтэй сүнс дагаад байгаа юм багтаач гэж бодох шиг. Бас нэг өдөр галт тогоонд өндөг шарж ичгээд хайруулын тавгтаа ус хийгээд халуун плиткнээс холдуулаад тавьчихад гарсан юм. Юмаа айдаа жоохон байж байгаа цэвэрлэх гээд орсон чинь ус нь байхгүй. Буцаад халуун плитэн дээр цэвэрхэн болчихсон байж байдаг юм. Би бүр яалтчгүй цэвэрлээгүй. Айхгүй байгаа хэрнээл гайхаад уг нь ганцаараа байхдаа хоол хийгээ тэр доор нь ингэж юмаа цэвэрлэх нь цөөхөн хүн байхгүй юу би. Дараа нь ингэж юм цэвэрхэн болоод байвал амарч юм уу ажилсаг сүнс байна да ухааны юм бодоод инээд хүрээд л өөрөө л хийчгээ санахгүй байна гэсэн бодолтой тэгж маазарч байгаа ухаантай. Хэд хоногийн дараа ажлын эгч нь сайн бөө гэсэн очиод үзгээд хаяг зааж өгсөн. Сүсэг бишгэлэл байхгүй ч сонирхоод очлоо. Очсон чинь баахан хүн очирлаж 2 цаг гаруй хүлээж байж орсон. Уг нь би хингэрэг гэх нь зөв болоодаа тэрнийг нүдээл сүртэй зүйл болт төсөөлтөй байсан юм. Ороод хитэн жулуу шидээд юм хилээд эрх татаж хараад тэр бөөг гэхдээ нэлийн алдартай Reels нэвтрүүлэг эдэрт орсон байхыг энэ тэндээс харж байсан юм байлээ. Тэгээд намайг сэвтсэн байна. Гангатаа усанд 3 ороор хаас тэмдэг зүг гэсэн. Сэвтэх гэдэг нь яадаг ч юм байдгийн амар хурдан яриатай хүн байсан болохоор ярианд нь сандраа тэрийг нь ч асуугаагүй. Гэтэ би гангатаа усанд орж хасыг нь зүгээгүй. Тэгээд удахгүй янд гайгүй болчихсон. Тэр шалтан эрэхтэй надаас салгаад энэ сонин гараа айхгүй байна гэж яваад гисэн баха. Хэрвээ миний захиа уншигтвал баярлаа. Өмнө нь нэг захиа бичиж үзэж байсан гэхдээ уншигтаагүй. X-ээс салаад бичиж байсан юм. Уншаагүй байсан ч болсон юм дөө. Одоо ботход шал инээдтэй. Бас энэ латинаар бичиж ChatGPT-гээр кирилл болгож янзлууллаа. Ярианы хэсгүүдийг ном шиг л болгоод бичиж өгчөж уншаад амар байх баха гэнэ. Вау, ChatGPT чи бүр iyi болцсон юм уу? Вау, кирилл рүү хөрвүүлж мөрүүлээд аа. Тэ. Зөө. Гайхалтай стори. Яасаа айдгүй юм чи. What? Хүн ингэ битээр ингэ харагдаад байгаа чи. Тэ. Гэнг яадаг гэдэг. Чи ингээд энэ ярьж байгаа захиануудыг чи яг өөрхийн гэрт төсөөлдөг үү? Yes. Гэхдээ яг чамаа хэлсэн чинь нэр ямар сони. Би дандаа одоо байгаа гэрээ биш хуучин аав ээжийнхээ гэрээг төсөөлөд байна. Би бүр яг хажууд хүн унтж байхад тэр өрөөг орыг төсөөлмөрсөлсөн сая. Би болохоор яг одоо байгаа гэрээ төсөөлөдсөн. Тэгэхээр жоохон амар юм байна битэтиг. Төсөөлөхгүй гэд би шал өөр хүнийг бодсон чинь яг тэр хүнийгээр ямар айх болчих чинь. Йоо. Биштэй анзаараагүй яг чамайг хэлсэн чинь анзаарлаа ш. Би яагаад нэрээ тэр гэрийг илүүл надад үлдтгэл юм байна. Тэг яг одоо ингээл мэдээж ингээд хүн болгоол нэг юм төсөөлж байгаа штэ. Тэр төсөөлөл болгонд нь өөрийнх нь юм уу эсвэл ямар нэг өөр гэр ингээл бас төсөөлөгдөж байгаа гэж би бодсон. Тийм байна. Interesting.
Та нар ямар гэр төсөлсөн бэ? Яг одоо байгаа гэрээ төсөлч шүн айчих баха. Тий би яг одоо айж гэж. За. Ганхтаа усанд очиж орё даа гэж. Хас тэмдэг зүрх жоохон экстрим юм те. Харин тий. Чин нилээн одоогийн утх нь бол it's Nazi. Тэгэл хүмүүс хасмаас зүгээр яваад идэм байл та нэг хүн хэлцэн. За зүн. Энэ явдал намайг цэцэрлэгт явдаг байх үед босон юм. Манай аав ээж их завгүй хүмүүс байсан. Намайг нөх их хараад байдаггүй. Дарханд эмээ өвөгийн дөрхиод явчихдаг байлаа. Нэг зун өвөө эмээж байхгүй нагаз ах маань ирж намайг харж өглөө. Намайг дагуулад айлд очив. Намайг тэр айлын ихнэр дээр үлдээчгээд бас өөрөө нөхөртөө гараад явсан. Бүр орой болоод би тэр айлд унтаад өгсөн байсан. Би тэр үед цаг хараад хэлж мэддэггүй тийм жоохон хүүхэд байсан. Нагаз ах маань нилээн халамцуу нөгөө айлын нөхөртэй хамт ирээд нилээн маргалдаад намайг аваа харьсан юм. Намайг жоохон байхад дарханд байрнууд донд гэрэл нэг их байдаггүй байсан л та. Тэгээд харанхуй хөнгүү гудмаар алхаад л байлаа. Тэгээд яг манай байрнаас 2 байрны урд байдаг байрны хойно улаас моддын хажуугаар алхаж байхад дээлээ зүгээр нүмерчгсэн нилээн хөвшин эмээ өвөө нар зогсож байсан. Яг л нэг модны доор нэг хөгшин хүн зогсож байсан. Би тэр үед яагаад энэ эмээ өвөө нар ийм орой модны хажууд над руу хараад зүгээр л зогсож байгаа юм бол доо гэд их гайхаж үлээ. Сүнс эсвэл хүн айлыг нь байсныг мэдэхгүйч одоо 29-д том хүн болсон хүний өнцгөөс бодохоор их хачин л та угаасаа. Тим харанхуй шүндөлөөр эвгүй царайтай хөгшин хүмүүс зогсож байна гэхээр энийг хоосон хийсвэрлэл ганц хүн зогсож байсныг олон мэд төсөөлж өөртөө итгүүлсэн болов уу гэж хаяа боддогч би багадаа их зөнтөө хөөхд байсан юм. Нэг удаа эмээ энэ хар хутга өдөрхөн энд байсан алга болчихож хачин юмаа гэхдээ би зүгээр нүдэн анаад хаана байгааг нь харахыг хичээсэн чинь том голын хажууд харагдаад байсан. Тэгээд эмээд голын хажууд л байх шиг байна даа гэд эмээ намайг нэг тоогоогүй. Тэгсэн чинь манай нагаз зах загсанд явахдаа аваад явчихсан байсан. 3 өдрийн дараа эрэхтэй авчирсан. Тэгээд жоохон том болоод гэрийн бүргэд хаалганы цойж эвдэрлээ гэж 3 дараалал зүүдлээд сарын дараа яг миний зүүдэлсэн шиг цойж нь ховилдоо буцаж орохгүй эвдэрчихсэн. Тэгээд бас би аавын талын хамаатнууд нас барахын өмнө би дандаа хар дардаг байсан юм. Жил болгон ямар нэг зүүдэлдэг. Бүр том өсвөр насны охин болсон байхад нэг шөнө унтаж байхад зүүдэнд царай нүл мэдэгдэх хүн хамт явъя гэд гараас минь амар чанга татаад байсан. Тэгээ айд сэрээ буцаж унтаж чадахгүй хвтээд байсан. Удалгүй аавын утас дуугарахад аавын том ах эмнэлэг дөнгөж сайн нас орлаа гэж дуудлага ирсэн. Тэрнээс яг жилийн дараа үүрээр аав минь бурхан болоод түүнээс хойш би дахиж ямар нэг үхэл зөгнөд зүүдлэхэ болчихсон. Damn. Ямар огцон мэргэлт хийчвэ. Ингээд тусан. Яа. Амар юм байна. Тим зөнтөө хүмүүс байдаг бах уу? Би нөгөө бөө найзаасаа ингэж сонсч байсан. Гэтэ яг өнөө худлыг нь бол хизээж мэдэхгүй штэ. Тэгээд бөөнөр дотроо бас их олон янз үүдийн гинэ. Сайн мó. Өөр powerтэй гэдэг гэсэн. Супер power нь өөр. Like a video game. Тийм like a character тий. Yeah. Тэгээд зарим бөөнөр болохоор хүн нас орохыг харж чаддаг тийм бөөнөр байдаг гинэ. Ингээ хүнийг ингээ зүр хараад энд одоо ингээд өнгөрөх гэж нэг үг гэдгийг харж чаддаг. Тийм бүх бөөнөр бол тийм биш. Тэгтээ зарим нь тийм одоо өвдөстэй гэдэг юм уу юу гэдэг байдсан байл та. Тэгээ мэдчихэд байдаг хүн өөд болохыг гэсэн. Тэгээ тэр бол амар тийм хэцүү. Тэг хэлхэн цаашаа тий. Хэлэхгүй байхын цаашаа тийм байдаг гэсэн. Final Destination юм ааш. Би ингээд надад нэг бөөнрийн тухай видео гейм байвал амар гоё юм санагдаж шүү дээ. Яг тэр би бас хүний сонсоход ингээд тэд нар ингээд нэг юм төрөчийн дугаар дээр маргад яваа хэлчихсэн шүү дээ. Нэг зарим нь одоо бүргэд унсан ч юм уу ингээд ямар нэгэн чон мон унсан ч юм уу. Яг тийм бас павертай байдаг гэсэн. Яг ингээд юу ингээд тэр нөгөө ертөнцлөгөө очихдаа ингээд нэг тийм унаатай байдаг ч гэлээ. Унаа нь одоо юу ч байдیں۔ Нисдэг амтэн ч юм уу, давхдаг амтэн ч юм уу, тийм юмтай. Тэгснэ нэг тийм
power maurтай байдаг. Тэгээ би яг тийм видео гейм байвал ямар гоё вэ гэж бодчихсан байхгүй ингээд. Би бас яг аниме байж гоё гэж боддоо шүү дээ. Тийм ингээд нэг outfit сонгож монгосноо power maur-аа сонгож монгол. За одоо тэр хүн дээр очин тийм хийн, тэмнээ тийм засал хийн. Тэгш. Тэгээд ингээд муу сүнснүүдийг устгаж байлдаж ёо. Okay, someone do it. Please. Тэгээд зохиолч нь би орё гэж. Creative director хийжээ. Creatively зөвлөгөө idea гаргадаг. Shogun-ы нөгөө нэг яг тоглоомч Ghost of Tsushima илүү. Тийм. Тsushima ч үлээ. Тэрнэрхүү ч юм шиг те нэг тиймэрхүү тоглоом байвал гоё юмшсан. Яг юм ганцаараа ингээд open world ч юм уу те. Тэг ингээд ганцаараа ингээд өөрөө юм хумаа ингээд яваал. Өөрийнхөө character-ийн power maur-ыг шийдэж мэстэх. Yeah. Great idea. Yeah, great idea. Монгол game хийдэг, тоглоом хийдэг ганцлах газар байдаг үстэй. Beer Night Studio гэдэг. Одоо тийм сонсч ивэл гяс тийм миний айзээ уламжлана уу? Тэгээ намайг ажилд авна уу? Тийм ажилд аварч болж гин тий. Let's do it. Миний хүүг хараач тий. Би wallpaper тэрийг хүүхдүүдийн зураг ингээд солигдгаар солигдгаар тавьсан байхгүй чи нэг өөргөө санагдана. Пани. Ёо за энэ бас нэг богинохон хэрнээ аимшигын нэртэй захиа байна. Биеийн ганц толгой. За. Би ч нугасаа ганц толгойтой өстэй. Сайн хоёроо за шууд let's get into it. Нэг өдөр манай байрны орцонд гинтл аимшигтай муухай үнэр гараад эхэлсэн. Эхэндээ манай гэрийнхэн муу усны нүх эвдэрсэн байх гэж бодсон. За удахгүй засна биздээ л гэж ярьцгааж байв. Гэтэл өдөр ирэх тусам улмал өтгөрөөд нэг л сонин дотор сэртгийн болж ирсэн нэг тийм их хүн нэг л муухан үнэр. Бараг сар шахуу тийм үнэртэй байсан баг. Нэг өдөр сургуулаа тараа шууд л гэрлүүгээ хайрав. Орцондоо ортол нэг давхрын шатны хажуу талын айлын хаалга нь онгорхой. Үүдэнд нь 2-3 цагдаа нар байв. Юу болсон бол гэд өөр нэг юм бодлого шатаар дэшээ гарах гэж байгаад сониуч зан хөдлөөд цагдаа нарын завсраар хальт харсан газар унсан тасарсан толгойтой яг харц тулдаг юм да. Дотор пал хийгээд л явчихсан. Намайг цоо ширтээд байгаа юм шиг мэдрэмж авсан. Яаж гэртээ орсон юм нэг мэдсэн. Гэртээ ороод ирчихсэн байснаа л санаж байна. Нилийн хэдэн хоногийн дараа аав ээжийн ярьж байхыг сонстол тэр хүн амиа хорлоод сар гаруй болсон байсан ба биеийн өмхийрөө дүүжилснээсээ болж толгоон тасарч унсан байсан гэж ярьж байхыг нь сонссон. Миний харсан зүйл тийм учиртай байсан юм лээ. Бас тэр муухай өнөрний учир өмхийрсэн цогцсных нь болж таарсан. That shit still haunts me. That is so sad. Амар. Тэр хүнийг ингээ мэдхгүй л байсан байна тий. Хинч асуугаагүй, хинч хаана байна, яаж ийн гэж залгаж малгадгүй байсан юм бах та. Хинч тий. No one got worried юм бах та. Харин тий. Яа дараа so sad. Тэр нь айгу сайд байна. Тэр нь харин тий. Тэг мэдээж чиний trauma ёо sorry. Яа. Харсанд нь sorry. Нүдэн ариун усаар угааж ариутга. Тий. Харин сайд гонхтой тий. Би ингээд бас хаяа ингээд хүн болгон тийг төсөөлдөг болоо. Ингээд наваа өгчүүл яг юу хин тоох бол гэжтэй. Би бас айгүйх тэгэж боддоо шүү дээ. Өхөөл одоо ингээд хүмүүс мэдээж аав ээж дүү минь ингээд гэр бүлийнхэн маань гониглах баг, та хэд гониглах баг. Хүмүүс яах бол гэж үсээ хаяа боддоо шүү дээ. Нэгтэй жоохон нарциссизм байж магадгүй. Тэг ингээд өөрийгөө өхүүлэх чинь хамгийн экстрим те attention хорлолт байгаас те өхүүлж би энэ хүн хин надад кэрлж байгааг хармаар байна. Хин надад хайртай байсныг өвснийхаа дараа л мэднэ. Яа. Тэгээд яа. Гонхтой л яах. Тийм юм гэхдээ зөндөө байдаг бах уу. Тийм нөгөө гадаад дотоодгүй тэгэл манай хоёр муур намайг идэх болов. Би ер нь тиймэрхүү юм бодож таа гэж. Яг ингээ өгцөн байж билүү. Тий, өгөхөд ингээ тоол моолн дуусаад намайг хинч ингээ ирж чеклэхгүй бол манай хоёр муур өлсөж өгөхгүй тулд
they will eat me. Нөгөө муурны хоолт шүү дээ иргэдэг. Нилээ удаа survive хийн тэрэг байлаа. Нилээ удаа дэжүү survive хийчнэ. Тэ би орс ураггүй алга болох юм бол за ядаж чи намайг подкаст дээр хийягээ хайх байлгүй. Тэгээ надаас юм нэхэх хүмүүс зөндөө байгаа ажиллаа. Ажлынхан чинь бол нэхэх баха яг. Хайчуу. Ажил хийхгүй хайчуу. Тэгэл гэр мэрэг чи мэдж байгаа юм чинь тэгэл очих байлгүй. Харин. Аимшиг өвчгээд нэг газараа тойроод гэдэг нэртэй цагтаал байна. Аимшигын юм шиг инээдтэй зүйлээ хуваалцъя. Нэг найз маань Эрдэнэтэд байдаг юм аа. Тэр 100 дан ирчүүдээрээ нийлээд 6 долуулуулаа хамт найз руугаа явна гэд гарцгаалаа. Наадмын амралтын дараа байсныг жилхүү замын хөл хөдөлгөөн ихтэй амралтын газар руу дүүрэн хүнтэй цаг агаар цайх үе байсан. За тэгээд өглөө эрт хотоос гараад нэлийн харанхуй болсон байхад зорьсон газар очлоо. Тэгсэн найз ухтаж аваад бид хэд эхлээд найзын хараа орчхоод тэндээ хоноглоод маргааш өглөө нь Эрдэнэтийн төвөөс нилээ зайтай хотоор бол бараг л тэрэлжил гэсэн үг тийм амралтын газар очлоо. Үнэхээр гоё байсан. Тэндээ майхан пүүхээгээ барьж аваад шорлог энтер хийгээд ганц 2 пив уусан. Уусан шигээ байж байгаад би бол уугаагүй буцаад найзыгаа гэрт нь хүргэж өгөх байсан болохоор. Орой нар жарахаас өмнөхөн найзыгаа хүргэж өгөхөр болвоо. Бид нарыг очих өдрөөс өмнө нилээдгүй бороо орсон байдалтай зам ин тэндгүү хүйсийн 8 нуур шиг уснууд тогтсон байсан юм аа. За тэгээд найзыгаа хүргэж өгөх ажилд би жолоо барьж нэг найз маань намайг буцахад ганцаараа гээд хамт явхаар болоод гуруула гарлаа. Найзыгаа Эрдэнэтэд буулгачаад буцаад үлдсэн хэд рүүгөө явлаа. Хажууд яваа найз юм яриад бид хоёр нилээд буу халаа яваад байлаа. Гадаа чанахуу болчихов. Ууг нь би ч замыг бол хэр барагтаа алддаггүй жолооч. Гэвч тэр өдөр нэг л буруу зам руу ороод өөр зүгт яваад байгаагаа ойлгоод найз руугаа хараад андаа энэ зам нэг л биш юм шиг байна гэд хэллээ. Тэгсэн мангаар өөдөөс сайн наашаа явж байхад байсан тогтсон ус байна гэж авсан. Би яадаг эргөө ПВ хаа сайгуул тогтоолоос байхад чи буцах замаа олохын тулд тогтоолоосаар баримжаа аваад байхдаа яадаг ингэж хэлээд цааш бид хоёр юм яриад яваад л байлаа. Уул руу өсөд байгаа юм шиг болоод нэг л гайхаад орой харанхууд машины гэрэлд хоттой айлд харагдлаа. За эндээс л очиж зам асууя гэж бодоод яваад л байлаа. Дөхөөд очсон гэрэл нь унтраастай хүмүүс нь унтсан ч юм уу байхгүй байгаа ч юм уу мэдэхгүй болохоор тэр айлаасаа холдоод явлаа. Холгүйхэн дахиад нэг хоттой айл таарлаа. Бас л гэрэл нь унтраастай машины дуу сонсоод хүн гараад ирмээр юм да ухааны юм бодоод явж байтал найз хажуунаас андаа хоёлаа өгчээд нэг газараа тойроод яваад байвал яах уу гэж авсан. Йоо. Ямар амар хилдэг найз вэ. Би бүр шок, шар ус босоод хар хөлс уурсаад нүд нэг байранда тогтгоо байлаа. Хар шүн мэдэхгүй танихгүй газарт хоёулахнаа машинд ойр хавд байсан айл нь байгаагүй мэддэхгүй газарт ингэж хэлээд. Жолоо барьсан гар чичрээд дотроо юу ч дуугарсангүй. Найз хажууд инээгээд пал гэдэл яваад байна. Миний толгооноос нөгөө үг нь салдаггүй. Ашгүй нэг уул тойроод гэрэл харагдаад эхэллээ. За зам байсан байхгүй байсан хамаагүй тэр гэрэл рүү л явна гэж бодоод тийшээ зүгэллээ. Тэгсэн мань гар ашгүй тэр гэрэл баг мөн байхаа гээд гэхдээ бид хэдийн буусан амралт гэрэлтэй байлгүй л гэж авч байна. Биж бодоостой нэрээ гэрэлтэй байлгүй яалаа гэд ядаж байхад айсан байсныг хэлэх үү олон ч юм бодоостой явж нэг юм очсон ашгүй найзууд дээр ирлээ. Бууж ирээд хажууд хамт явсан найзаагаа ахиж аимшиг юм ярихгүй болтлон загинсан гинэ. За. Яа. Амар юм ярьдаг найзтай. Нэг юм юу ч бодохгүй зүгээр ингээд санаанд орчихсан юм аа гусчдаг нөгөөх нь бүр ингээд тий. Oh my god гэж бас. Гэхдээ ямар амар юм өвчгээ нэг газараа тойроод байвал яах вэ гэхээр ч бүр амар санагдана үстэй. Тэгсэн бол яах юм? Яаст. Аимшигтайс. Яа, тэгсэн бол нэр яах вэ? Хоёулынх нь там гэсэн чинь ингээд өгчээд зүгээр подкастаа хүрэлцүүлээд байх хэрэгтэй. Forever. For eternity загтал унших тийм там. Гэтэ ямар ч сонсогч байгаа. Хин рүү ч очихгүй, хинт сонсохгүй. Зүгээр хоёулаас ингэ яриад. Тэгээ загтлууд нь дандаа нөгөө хасагдсан загтлууд. За sorry загтал бичдэг баярлалаа шүү. Яа, хургураа. Гэтэ наад амар юм бэ. Гэтэ асгсан загтлууд нөгөө амар олон байгаа шүү дээ. Зүгээр амар олон байгаа болохоор
зүгээр ингээд ямар ч сонсогчгүй зүгээр л та хоёр тэр цагтлаа ингээд for eternity уншина. Тэгээ хоёулынх нь там баг тэр л ах. Яг хоёулынх нь нийлсэн юм нэг там байна гэж бодож та тий. Not separately. Тэгээд аудио нь муу, бичлэг нь муу. Тийм. Вара там. Тийм л там баг бах та хоёулынх нь. За. За, захиа авчихсан баярлаа. Тийм баярлж байгаа шүү. Баярлж байгаа шүү. Сая бол захиан дээр ямар нэгэн юу байгаа юм шүү зүгээр юм. Funny байсан шүү зөө. Окей. За. Хөвсгөлийн сүүгийн шүү гинэ. Сайн байцгаана уу хөөрхөн хүмүүс минь. За би нэгэн үед үеэлтэйгээ хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уран дөш гэдэг нэртэй тусланд явсан юм л та. Тусландаа очиод л өрөөндөө бас бүлэг бүлэгтэй хуваардагдах болвоо. Хуушны 4 билүү 5 урт байшингууд байсан. Тэгээ байшингаараа бүлэг болдог. Бид хоёр ямар нэртэй билээд энийг бүлэгтэл ямартайч хуваарлагдаад орсон. Ороод шууд нэг номерын өрөө рүү ороорой гэсэн чинь нөгөө өрөө нь модон хаалгад гадна талд нэг л SUS төгжээтэй. Хүн хараад шууд л жирэхээр төгжээ байсан. Багш маань ирээд л нөгөө аюултай том цоожоо тайлаад л бид хоёроос гадна 3 хүүхэдтэй орууллаа. Нөгөө 3-таагаа нийлээд бид 5 биенээсээ жаахан ичингүүрээд л сууцгааж байсан чинь гадаа хитэн багш нар болтой. Хүүшээ ийшүү оруулах юм уу? Энтэр гээд жигжүг шивэрийн авир гээд л байна шүү. Тэгснээ төд удалгүй манай багш ирснэ. За хүүхдүүд өөрөө орцгоё гэдэл хамгийн боломгийн үнийг өрөөнд солиод оруулчлаа шүү. Бид хоёр ч дотроос санагдсан хിവэр. За тэгээд өрөөндөө ороод тухлаад чимдаан саваа янзлаад ганц нэг үйл ажиллагаа болоод орой орондоо орох цаг болвоо. За эндээс л эвгүүтч хэлж байгаа. Цаг нэлээ орой болчихсон. Бүгд орондоо ороод унтах гэж байсан. Манай өрөөний хүүхдүүд бол зах цухаасаа хурхираад унтчихсан. Би яг унтах гээл дээшээ хараад хөвцөн чинь миний орны хажуугийн хааныг маш зөөлөн тогшоод хэллээ шүү. Би ер нь бол тийм сүнс сүүдэр гэдэг юм тогтоосоо ч итгэдэггүй хүн. Тэгтэл би нэг л цаанаасаа л айгаад явчихлаа. Айсандаа хүнжлөөрөө толгоогоо хучлаа. Тэгсэн чинь тогшоо болчихсон. Тэгээд хүнжлөө симс авсан чинь дахиад л зөөлөн тогшоод хэлсэн. Энэ үйлээ бараг 20 хийсэн баха. Гол нь хүнжлөө толгой дээгүүр хучсан чигээрээ бай гэхээр бүтэж хүчих гээд байсан юм аа. Тэгээд л гол нь манай тэр байшингийн бүх юм нь модон учраас шалан дээр хөлийн хуруу хөрвөөгүй юу шах гэл балиар дуурдаг. Бас миний орны хаан гадаа хаан биш доторх буюу коридор талын хаан гэсэн үг. Хэрвээ хүүхэд сахилгагүйтэй тэрээ тогшиж байлаач тэр шал бол бат дуу гарна тхүү. Тэгээ би өмдөндөө шээхийн агуур л айж байгаад унтаад өгсөн байсан. Маргааш нас нь тийм юм ерөөсөө болоогүй. Би энэ ямаа хүнд хэлэхээр за хүүхдэл тогшоо биз гэж байдгийн. No, I'm pretty sure тхүү би яг хөвсгөлийн сүүгийн байсан. Би одоо 25 настай энэ үйл явдал 16 настай байхад минь тохиолдсон. Би стил мартдаггүй. Одоо ботход ч тэр үеийн мэдрэгдэж байна. За тэгээд энэ захиаг минь хэн нэгэн уншиж байгаа бах уу? Баяртай бай гинэ. Зөөлөн тогшоод исэн гэхээр яасан гэсэн үг юм? Ингээл аагаал. Бүтэж өглөө гэж гарсан чинь. Яасан юм бол тэ нөгөө ханы цаанаас нөгөө сүүгийн. Нусаа нийчлээ би энэ дөр. Hello, are you awake? Let's play. Зуслангийнх гэхэр хүүхэд болж та хүүхдийн сүнс гэж бодъё л та. Hello, Anna, let's play. Тэр нөгөө багш нарын ягаав ингэсэн гэж шүү дээ, тий. Багш нарын тоглоод байгаа юм болоо. Үгүй суу гадаа хідэн багш нар болтой хүүе ийшээ оруулах юм уу энэ төр гэж жигж шивэр авир гэдэл байсан. Тэгснэ за өөр орцгоо гэд аваа явцсан гэж байгаа байхгүй. So тэр өрөөнд ямар нэгэн болсон. Тийм бах. Тэгээд тэр өрөө төгжөөтэй байлгадаг. Гэтэ уран төш цуслан сонсож байгаа бол тэр өрөөнийхөө зургийг явуулаа шүнэрдэг. We have to investigate now. Сүнстэй байшин сүнс барих үйл ажиллагаа, ghost busting үйл ажиллагаа.
Ghostbuster. Who do you wanna call? Юлээ? Who do you call гэлөө. Who you gonna call гэлөө. Who you gonna call? Ghostbusters. Ямар ч байсан айн амар хөөрхөнтэй тэр чинь. Тэрний үзэх амар дуртай байсан шүү дээ. Хүүхдийн ихтэй социализмын үед баригдсан яг модон байшинтай хүүхдийн туслангууд бол одоо цөөхөн үлдсэн. Мэдээж найрамдал одоо энэ уран түш гэж би анх удаа сонсож байна. Тэгээ тэрэлжид нарлаг гэж байгаа. Гачууртад хандгаатад бас нэг байдیں۔ Ундрахч л ундармаач л бас амар хуучин байшингуудтай. Тийм. Яг юм модон дулаалга юу ч байхгүй. Зөв яг модон юм амбарч яг юм тий. Тэ хөөрхөн хэлбэр галбартай. Дотроо 0 литр байхгүй. It's creepy. Тэнгэ бодог нугасаа мод учраас ингээд болцсон. Тэгээд өчнөө хідэн генерашны хүүхдүүд тэнд ингээд амарч байсан байгаа. Тэгээд weird vibes. Тэгээ ууланд. Гэтэ гоё лсэн л та гоё лэтгэлтэй. Араас нь тэгтээ гоё л даа гэж. Хиншүү хэр бас. Зуны нэг бүүдэр шиврээ бороо орсон өдөр. Салхин гарахаар гэр бүлтэйгээ тэрэлж рүү явсан юм аа. Амралтын газар хайж явсаар уулын бэлт хитгэн гэртээний газар очлоо. Салхинд гарсных гээд гэрийн үүдэнд машаарж идэж байтал бидний буудалсан гэрийн архан талын герт бас л хүмүүс ирж божигнэлтцгааж эхлэв. Би ч хүүхэд хөгшөдтэй хамт явсан болохоор тэгсгээд гэртээ унтахаар хөвтөцгээлээ. Sorry. Бас бороо шиврээд герт гал түлчихсэн нэлээд халуун байсан болохоор хаалга хагас онгоолгоод унтцгаав. Мэдээж магшаарж байсан юмнуудаа бүгдийг нь үүдний баруун хэсэгт хураагаад тавьсан юм. Эндээс л хар дарсан зүүд эхлэлтэй. Би хүүхэд байх үедээ яагаад ч юм жаахан зүнтэй юм харж мэдэрдэг байсан юм аа. Манай ээж эгч нар бас ялгаагүй. Тэр зүгийн юм их сонсож байсныг ч хэлэх үү. Хиншүү хэрвасны үнрээр хий биетүүд хоолдог гэж байсан юм. Гэж сонсож байсан юм. Тухайн үедээ юу ч бодоогүй цагийг сайхан өнгөрөөсөн ч шүн тэд ирсэн. Би ээжтэйгээ хамт гэрийн баруун талд харин эгч маань хүүхэдтэйгээ бас эмээтэй хамт гэрийн зүүн талд унтаж байсан. Тэгээ унтаж байтал миний хөлний тэнд хоёр юм зогсож байна. Ямартай ч нэг нь толгоогүй битүү үсэрхэг биетэй байсан юмдаг. Би ч ээжигээ дуудаад тэнд нэг юм байна гэж хэлэх гэсэн ч чаддаггүй. Унтаас ирүүний зааг дээр гацчихсан юм шиг болчихсон байсан. Хараа ээж миний нэг биш байгааг анзаараад сэрчгсэн. Яасан бэ зүгээр үү гэж дуудсан юм. Би ч дотроо хамаг залбирал гуйлтаа хэлж биднийг хамгаалаарай гэж гуйж унтлаа. Маргааш өглөө нь сэрээд ийм юм харсан гэд хэлтэл ихч бас шүн хүн орж ирээд байгаа юм шиг санагдаад байхаар нь хаалгаа цойжсэн гэв. Тэгээд би нөгөө хоёрын зогсож байсан газрыг хартал нөгөө махшаарж байсан юм маань байдаг байгаа. Тэр хоёр хөөрхийн махны үнрээр л ороод ирсэн сүнс савдаг нь байсан байх уу. Дараа нэг танил бүү ахта энэ тухайгаа хэлтэл савдаг бол янз бүрийн ирлиз хэлбэрээр харагддаг аа. Ямар өөр янз бүрийн айлгаж ичээсэн өвдсөн зовсон юм бол тэр үед юу ч болоогүй. Ямартай ч өөр янз бүрийн айлгаж ичээсэн өвдсөн зовсон юм бол тэр үед юу ч болоогүй. Бүх юм зүгээрээ гинэ. Interesting. Махны хиншүү хэрвас дуртай гэж юм тийм. Ингэсэн байсан. Дахиад тэр хэсгийг хийлээ. Тэр нэг уншил та. Тэр хэсэгт хаана хэлжүүлээ? Хиншүү хэрвасны үнрээр хий биетүүд хоололдгоо гинэ. Хиншүү хэрвасны үнрээр. Тэгэхээр хий биетүүд гэдэг нь одоо тэр юу ч хэдин те алмас сүмс whatever ирж ингээд үнрээр нь хооллоод тэг ингээд хаалга онгорхой байсан болохоор ингээд гэрт нь ороод ирсэн. Юм байх та. Гайхалтай, аимшигтай. Монголын хөдөө битүү сүнс ах уу. За одоо хоёрхан цагтл унссан. Хоёрхан цагтл. Юу лээ? Хиншүү. Дайрлага гинэ. За. Дайрлага. Сайн байна уу? Бидний нууцын байнга сонсдог үнэн сонсогч нь байна. Одоо өөр тохиолдсон амар зүйлээ хуваалцъя гэж бодлоо. Өнгөрсөн жилийн хавар би хамаатны айлдаа амьдардаг байсан юм. Ахын минь гэр хотын захад байдаг. Ажил тарах үед
эд үед биш л бол байрны ойролцоо хүн нээ хийх юм яваад байдаггүй. Тэг нэг удаа гэртээ харж байдал хүн араас хүүе гэд дуудах шиг болсон. Ойр тойрны хартал эргэн тойронд хөнгөө ганцаар алхаж байсан. Тэг би зараагаад айгаад уртын дуу альва муу юмнаас хамгаалдаг гэж сонсоод байсан болохоор чихвчээ зүгээ дууг нь чангалаад алхасан. Гэртээ ороод тэр явдлаа үеэлтэд хэлэхэд арцаар арилчих гээд би хэлснээр нь хийсэн. Тэр үеэс эхлээд миний хөлбөр байн өвддөг болсон. Би оффист ажилладаг болохоор за суудлын мэдрэл чаачлаа гэсэн юм бодоод тэгээд тэгж байгаад эмнэлэгт үзэл хийдээгээ загуугээд байлаа. Үнэн хэнэггүй. Гэтэл сарын дараа ээж гинт залгаад би ламд үзүүлээ. Чамд ойрын үед хачин зүйл тохиолдсон уу гэж асуусан. Тэр үед нөгөө айсан явдлаа хэлсэн чи ээж амралтын өдрөөр гэртээ шууд хүрээд ир гэсэн. Би гайхаад гэртээ очсон. Намайг очоод гэрийнх нь лам дуудчихсан. Дахиад юу болсон талаар дэрлэгэнгүү асуусан. Тэгээд лам намайг дайрлага дайрчихсан байна. Зүгээр хүнийг бүрий болгоогүй байхад дайрлага дайрах ховор доо гэд гайхаад байсан. Тэгээд нэлээд том номнууд зөвхөн надад зориулж хэдэн цаг уншсан. Маргааш нээж бүүдээр бас дагуулж очсон. Нилээн айсан юм шиг байгаа юм. Одоо ботод 2 аргаар хамгаалъя гэж бодсон байх. Бөөд үзүүлэхэд шууд хүн чамд хараал хийсэн байна. Тэгээд зам зуурын хитэрэн ирээд наалдчихж гисэн. Би бүр шок. Тэгээ ямар зүс царайтай хүн хараал хийсэн байна гэд дүрсэлсэн. Oh my god. Тэгтэл хэдэн сарын өмнө манай багт шинээр ажилд ороод сарын өмнө ажлын шаардлага хангахгүй байна гэд шинхлэгдээгүй охин байсан. Давхар шок. Хамгийн амар нь тэр охин надад янз бүрийн юм хаяа мэдэрдэг гэж хэлж байсныг тэр үед гинт сансан. Үзүүлсэн бөө лам гэд бүгд засал хийж өгсөн. Хамгийн гайхалтай миний хөл өвдгөө болчихсон. Одоо бол бүх зүйл хийвэн. Гэхдээ зарим үед үеийн охин надад ийм зүйл хийсэн гэж ботхоор гомдоод байдаг юм уу? Энэ явдлаас хойш хүнтэй хамаагүй муудалцаж болдоггүй юм байна лээ шүү гэдгийг сайн ойлгосон. Чи өөрөө юу ч бодохгүй дараа нь мартаад кофе уух уу гэд гүйд байхад нөгөө талд өөр юм бодчихсон байдаг юм шиг санагцсан. Ёо. Yes. Good. Yes. Юу yes. Харин тийм ээ хүн амтан гомдохгүй явах юмсөө нэрээ. Яг ингээд шууд хараал хийх бол that's crazy те. Окей энэ охот ингээд хараал хийгээд чи бүр амар зориг одоо аллагаар бол төлөвлөсөн аллага гэдэг үл murder by first degree юм шүү те. Ингээд шууд төлөвлөж байгаад таргетлаж алж байгаа. Эсвэл зүгээр л ингээд гомдол тэгээ тэр хүндээ ингээ амар гомдож штэ ингээ би чамд амар чин сэтгэлээс амар гомдчих юм бол тэгсэн чи чамд муу юм очдөг байх гэж би боддоо штэ. Ингээ нэг хүн чамд амар гомдсон байхаар ингээ одоо юу гэдэг чи нэг юм энергиэр ч юм уу те амар уралцсан ч юм уу нэг чин сэтгэлээсээ тэр энерги амар хүчтэй болохоор ингээ нөгөө хүндээ бас очдөг болов гэж би бас хаяа төсөөлдөг тийм. Тэгэхээр мэдээж хүн амтан гомдоохгүй хүн амтантай хэрүүл уруул хийхгүй хэрүүл болох гээд байвал тэр ингээ үйл явдлыг зогсоогоод дараа нь тайвнаар шийддэг ч юм уу те. Bad energy бол bad energy, bad juju, bad vibes холхон бай гэж сүүлийн бас бодож байгаа. Яг тэгэд болондоо хэдүүлээ. Сүнсчүүдэр нэрээ наалчихгүй л тэгээд өөрийгөө бүчтэй болох хэрэгтэй хаа. Чи ер нь янз бүрийн хүмүүст үзүүлж үзчихсэн үү? Аура, чулуу, молуу, бөлам. Нарийн хитэн жилтэй болно. Ер нь сүүлийн 5 жил бараг нөө баха. Манай бол хэд бол байнга аваад үзүүлдэг шүү дээ. Манай нөгөө харин тийм гэсэн. Бямба синдэргийн анир одноо уруу бол моисын тэнд байдаг нэг ч гэсэн тийм бүр ер нь тогтмол үзүүлдэг. Тийм. Тэгээ тэрнийхээ дагуу ингээд ер нь дэжгүй байдгүй. Тийм байх. Тэрнээс болдог хэсгийг бас мэдгүй л энэ. Гэтэ ингээд үзүүлээд яадаг юм шиг байгаа юм. Одоо бид нар лам агаар ингээд тийм нэг чулан молоо ингэж мингээл яагаад гэдэм шиг байна. Миний бодлоор одоо ингээд хүн өөрийгөө тунгаагаал ингээд медитейт хийгээл тэгж болно. Тэгээ өөрийнхөө emotion тэгээ амьдралд юу болоод байгаа ингээд өөрийгөө чангинахаар нэг юм мэдрэгдэн штэ тийм. Тэгэх завгүй ч юм уу тийм боломж байхгүй бол ингээд тэр авра үздэг хүн тэрийг нь хийгээд үүдэх юм шиг л надад санагцсан.
бас би scientifically make sense болгомоор байгаа байхгүй юу? Яа. Тэ тэнгүүд одоо тэр одоо юм хардаг арай мэдрэмжтэй хүн байгаад байгаа шүү дээ, тэ. Тэнгүүд ингээд чиний талаар чи ингээд ингэсэн байна. Энэ зүйл чинь чамд амар нөлөөсөн байна. Тиймэрхүү юм хэлдэг байгаа байхгүй юу? Энэ үйл явдал чамд ингээд хүчтэйгээр нөлөөлөө. Чи түүнээс хойш ингээд чам тийм юм хуримтлагдсан байна. Тэрийг ингээ яг бодоод ингээ медитейт хийгээ суух юм бол өөрөө олж мэдэж магадгүй шүү дээ, тий. Тэр үйл явдал надад хүчтэй нөлөөсөн юм байна да. Эсвэл сэтгэл зүйчдэр ингээ олон цаг уулзах ч юм уу. Тэрийг ингээд мэдрээд кат хийчихсэн юм шиг байна. Тийм, тэр хүн ингээд арай мэдрэмжтэй учраас ингээд чиний тэр үйл явдлыг мэдрээд эсвэл чулуун мэдрээд I don't know. Эсвэл тэр ингээд машин мэдрээд л мэдэрдэг. Тэгээд хэлж өгдөг. Тэнгүүд нэрээ тэр зүйл надад амар нөлөөлсөн юм байна да гэдгээ юм ухаардаг. Тэгээд тэрэн дээрээ ажиллаж болох юм шиг тийм мэдрэмж. Тэрнээс хинч чиний асуудлыг шийдэхгүй шүү дээ. Ямар ч бурхан боддоо байсан. Чи өөрийнхөө асуудлыг No Jesus Christ, no Muslim, Allah самнаа мөнх тэнгэр, бидний тэнгэр. Өөрөөлж шийдэх. Guidance те. Чамд туслах guidance гэж би боддог. Ямар ч бурхан. Чиглэл өгдөг. Чиглэл өгнө үү? Юу лээ мал сүвчнийг чиглэл бэлгэлээд байлаа гэж. Тий. Би та подкастыг ингээд өргөжлүүлэн сайн явахыг чиглэл өглөө гэдэг. Political meme штэ хин тэгээд чиглэл өгöd байлаа. Оюун эрдэнэлх та. Чиглэл өгөөдсөн тий. Баярлалаа чиглэл өгсөн. Тэр чиглэл маань хаана байна? Би нөгөө бодгоо мартсан ба штэ. Би нэрээ англиас чамаад ийм юм авсан шүү дээ. Oh my god. Яа, энийг би бүр өөх гэж зүгээр мартчих явсаар адил нэрээ за. So thank you. It's very cute. Харин би бүр мартаж явсаар. Энэ үсээ ингэ задгнаа болгож байгаа. Нокаут шит юм уу? It's real. Тий, real шүү дээ. Яг юм Oasis Live 25. Тий. 20 жилийн дараа this is good shit болно. Тэр яг Лондонгийн яг тэр нөгөө Trafalgar Square одоо хэлж чаддгүй. Тэрний яг юунд Oasis-ийн бүр юм амар том merchandise зарчсан юм дэлгүүрээс аахгүй. Яг тэрнийг ингээд өөрчлөлтөг л ахалтаа. Жил болгон тийм биш байдаг л ахалтаа. Тэгэл өөрчлөл яд. Жоохон том байна. Ордгоо юм байна. Гүнзгий орохгүй байгаа харин тийм билээ. Тийм. Тэгээ ер нь амар олон юм байсан. Гэтэ яа ер нь бол тийм. Тэгээд би нэг юм фотолог бол намраас ахгүй юу? Яг нөгөө Oasis-гээ бой бичсэн. Тэгсэн чинь тэд нар дандаа юм over юм юутайсан. Им том юм сайзтай. Дандаа юм over юм сайзтайсан ахгүй юу? Би бол чамд ингээд яг гоё юм бариу юм гоёг авмаарсан ахгүй юу? Тэгсэн чинь тийм нь тэг тимийг нь авъя гэсэн чинь нэг жижигхэн Oasis-гээ бичсэн ахгүй юу? Би ингээд том ингээ Oasis-тэй яг юм бариу фотолог хаагаад тэгээд алаагүй. Яг тэд нар нь байсан бах. Гэхдээ тэд нар нь ингээд unofficial нөгөө юунууд байсан бах. Тэгэд яг тэнд чинь нөгөө яг live нөгөө тоглолтод болгочихсон болохоор Oasis-ийн merch хүмүүс бүр амар явчихсан. Тэрнийг зүүж явах явсан уу? Хайлтал. Зөвхөн батхгүй болохоор merch авсан гэд. Зөвхөн батхгүй байсан болохоор хайлтал зүс. Чи ингээд сайн дийшлүүлээд ингээд яа да. Яа. Cool, very cool. Нэг тийм түгээмэл байдаггүй хэлбэр. Тий. Янчка бит хоёр явжсэн аахгүй. Тэгээ подолк авъя гэсэн чинь заа адил. Энэ гоё юм шин гоё малгай чинь гоё юу штэ. Олон хүн өмсдөггүй. Тэгээд гоё юу юм байна гэд. Тэг шийдсэн. Тэгэл зөндөө хаал юм байсан. Магнит загнит үзэг мүзэг дэвтэр баагаал юм байсан. Гэхдээ би яг тэр merchandise-аар яаж мөнгө хийzээл бүр ингээд тэндээс юм сурсан да. Тэгээ сая бас өчтөр Haunted House бас хөөрхөн тий гарч ирэнгүүд амар гоё merch-нуудаас. Харин тий амар хөөрхөн. Айгүй хөөрхөн. Ер нь тийм юм ер нь гоё хийдэг бол байх нь айгүй чухал юм байна гэж би бодсон. Одоо манай national энэ музей Чингисийн музей merch энэ төр байт юм болов уу? Байт амар муу юм бэлээ. Тийм. Тий. Яг ийм музейний merch-уд ер нь топ байдаг шүү дээ. Амар гоё тий. Яг тэгж бол тийм бол мэдрэмж өгөөгүй. Байх нь байдیں۔ Нэг аяга маяг, мөнгө аяга маяг гэдэр байдیں۔ Гэтэ мөнгө аягаас нора merch юм шиг санагдаад байгаа юм. Яг ингээд something symbolic. The merch чинь ингээд миний бодлоор дандаа түүх юм шиг санагдаад идэв. Юм дандаа өөрчлөгддөг. Одоо Oasis 25 онд
20 жилийн дараа тоглолт хийсэн it's a history. Өөсөө сонирхдаг хүмүүст гэдэг ч юм уу. Хоёлаа ингээд энэ 16 жил подкаст хийгээд бидний нууц гэдэг подкаст хийгээд тэгээд хийж байсан нь мөрчрөл түүх болж үлдэх юм шиг. Тийм байна. Тэгээд авсан хүн нь одоо maybe 10 жилийн дараа тэр подкастыг хараад би 10 жилийн өмнө нь ингээд энэ хоёр охиныг энэ хоёр бүсгүйг ингээд сонсдог байсан биз дээ гэдэг энэ мэдрэмжил яг мерчн дээр л үлддэг юм шиг санагддаг. Тэгээ би мерч авах бол амар дуртай. Надад бас энэ this is history. Монгол гэдэг баг дахиад амжилт үзүүлээч үгүй ч үү? Амжилт үзүүлээд ингээд дэлхийд гараа явж байхад нь тийм ингээд болсон юм аа. Би энэ подкастыг авсан шүү гэдэг энэ мэдрэмжил юм байна л гэж би бодсон. Тэгэхээр би мерч дэмжих юм дуртай. Монголд ганц болдгүй юм ийм хийх ямар ч боломж байхгүй. Үйлдвэрлэл жоохон амар сонголт муутай. Тэгэл подол куди блүү бол амар гоё гаргаж өгсөн бид хоёрын мерчийг. Тэгээ бид хоёр ингээл чарм марм гээл ингээд яаж байгаа ч гэсэн тэгээ ийм юм хийж үзмээр нь штэ. Тэгээ яг энэ минь ингээл ийм ерөөсөө юм гоё гэхгүй. Өшөөд тийм нөгөө өрөөндөө хадж маддаг нэг тийм нэг даавуу материалтай юм юунууд бас байсан. Ер нь амар олон юм байсан. Хүүдийч байсан. Тийм. Ер нь гоё эсөө. Окей. Гоё баярлаа. За чи гоё 100 нөгөө нэг байкн дээр явж авч явах та тий сайхан наадахтайгаа. Яарэ. Thank you. Ганцхан захиа авчихсан бай. За ганцхан захиа last one. Чи унших баха. Чи юм би сая дайрлагыг уншсан мэт тий. Үгүй л үү? Яалаа. Би дайрлагыг уншсан. Чи дайрлагыг уншсан юм тий? Тий. За. За сүүлийн цагтлаа уншчихъя. Сүүлийн Halloween-ийн сүүлийн цагтал. За, сайн байцгаана уу? Гэж шүү зүгээр би сайн байцгаана уу? Ном эсэндэр шууханууд сонсогчд минь ээ. Сүнс үдэрчтэй биш ч надад тохиолдож байсан аимшиг түүхээ бичье. Тэр үед 9-р ангийн сурагч байсан юм. Сургуулийнхаа яг урд байранд амьдардаг байлаа. Байранд маань манай сургуулийн хүүхдүүд цөөнгөө байсан тул байнга л хичээлдээ явах харигтаа тааралдана. Тэр дунд нэг банд байдаг байсан юм. Банд л гээ да залуу гэлтэй биш. Тухайн үйл явдал тохиолдохоос хэдэн сарын өмнөөс хойш байнга таардаг, таарахаараа инээмсэглээд л өнгөрдөг байлаа. Тэр харин өөдөөс зөрүүлж инээмсэглэхгүй ширтээд л өнгөрнө. Нэг өдөр найзуудтайгаа сургуулийнхаа хашаанд юм яриа сууж байтал манай нэг найз хэлж гин. Тэр банд хашааны цаанаас чам руу ширтээ зогсоод байх юм чи таних юм уу? Эргээд хартал манай байрны хашаан дотроос нөгөө банд чинь цоо ширтчихсэн зогсож байв. Огт хөдлөхгүй байхаар нь би жирс хийгээд сургууль руу орохоор шийдлээ. Сонин санагдсан ч мартаад өнгөрсөн. Гэтэл түүнээс хойш хаач явсан байнга таардаг боллоо шүү. 6 сарын нэгэн болж дүүнэртээ бэлэг авах гээд ихчтэйгээ дэлгүүр рүү гарлаа. Бэлгнүүдэд цуглуулж хаад хамаатан саднараа цуглах гэж байсан тул ихч шууд тийшээ зөвлөв. Би харин гэрээр ороод араас нь очихоор болов. Яг ганцаараа лифтэнд суугаад дээшээ явах гэж байтал нөгөө банд гүүгээд ороод ирэв. Жахан айж байсан за яалтай билээ гэж бодоод хамт лифтээр явв. Тэр банд яг манай доод давхарт амьдардаг байсан юм. Тэр төрүүлээд давхар дээрээ бууж ашгүй санаа амарлаа. Өөрийнхөө давхар дээрээ буугаад гэртээ орох гээд эргээд хартал хонгилд нөгөөх чинь зогсож байв. Oh my god! Энэ сүнснээс гэдэг аваад өгөө. Oh my god. Fuck. Би яг энэ дээр яг өөрөө орчих гэсэн ч оо, яста буруу юм боллоо. Одоо ингэж одоо харагдаад байна. За хаана явж байна? Манай хаалгыг хаад зогсож байснаа намайг буцаад явах гэтэл явуулахгүй гэд бариад авав. Жаахан ноцолдож байгаад бүр уруул дээр үнсгээд дайраад ирсэн. Шууд хамаг чангаараа чимхэж аваад өөрөөсөө салгаад би гэртээ орчихэд өгөө гэд гуйж гарлаа. Маш их цочирсан айсан байсан тул юу хамгийн зөв сонголтыг бодох, ухаалаг шийдвэр гаргах зүгээр л хамгийн ойр харагдаж байсан аюулгүй орчин минь гэрмэн байсан тул тэгж гуйсан хэрэг. Гэтэл харин за тэгтэг гэж байна шүү. Юу ч бодлохгүй шууд л гүйж очиод хаалганыхаа кодыг хийгээд орлоо. Хаалга яг хаахын даваан дээр цаанаас маш хурдан гүйж ирээд хүлээ авчуулаад амжшаа. Юу болоод байна? Гэс хөлийг нь түлхээд газар хаалга хааж амжсан. Айж үх гэж байгаа амьтан өрөөндөө ороод уйлж байгаа буцаж ирээд хаалганыхаа дурангаар хартлаашгүй явчихаж
Босон зүйлийг ихчтэй хэлтэл намайг маш сайн ойлгож хүлээж авсан ба ээж авд хэлсэн нь дээр байх гэж зөвлөсөн юм. Тэгээд хүнд хэлж аваа зориг орсон тул ээж авдаа босон зүйлийг ярив. Гэвч тэд намайг танихгүй хүний өмнө хаалганы код яах гэж хийсэн юм гэж загнаад л өнгөрсөн. Магадгүй энэ түүхийн сэтгэлд цэв үлдээсэн хамгийн том зүйл нь энэ баг. Тэд намайг тайвшруулж аргадах үгс хэлээгүйч ядчил үйлдэл хийсэн. Тэр бандыг олж очиод дахиад тийм үйлдэл гаргахгүй байхыг анхааруулсан гэсэн. Үүнээс хойш хэд хэдэн удаа тэр банд гэрийн хаалгыг тогшиж хаяа бүр хитэн цагаар хаалганы өмнө хүлээж зогсдог байсан. Хаалга маань төгжээтэйч гэсэн яагаад ч юм ороод ирчих юм шиг санагдаад 7 хоног гэртеж тайван сууд чадалгүй явсан. Азар дахид ямар нэг зүйл тохиолдолгүй зуны амралт эхэлж цуслангийн байшиндаа гарч намран тэр байрнаас нүүгээд миний тэр бандаас айх айдас минь арилсан. Гэтэ би одоо ч сталкер дуулах гих зүйлийг маш их айдаг хിവэрэ зүйлээс. Сталкер дуулах гэд ярихаар хүмүүс онлайн ертөнцийн дээрх стокинг санаанд нь бодогдтол маш хөнгөнөөр хүлээж авдаг. Гэхдээ бодит амьдрал дээр ялангуяа нэг байранд амьдардаг хүн чинь чамайг дагаад мөшгөөд байна гэд төсөөлдөө. Та бүхэнд миний хиндэн ч ийм муухай зүйл битгий тохиолдосоо. За арай л урт нушаад байх шиг байна. Өөрөө урт захиан дуртай учраас урт биччихлээ. Йоо, наа чи жоох амар тест. Жинхүүн гэхээр бүр амар юм байна. Би яж танаа гэрээ төсөөлсөн шүү дээ. Яа. Би бүр яг манай гэрээ төсөөлөө. Тэгээ манай гэр хаалга чин кодоор ордог. Би бүр яг тэр код модоо хийж байгаа өөрөө төсөөлж шүү. Би яг нөгөө сая өчтөрхөн яг танаа давхарлуу нөгөө явсан болохоор ягаад ч юм нэг танаа лифт бодогдсон. Яа. Тэгсэн яг ингээд танаа лифтнээс буусан чинь нөгөөх нь ингээд яг байж тэгээд яасан бэ? Бонгода. Тэшээ гүйсэн байд ямар өвчтэй сайко гарвэ. Йоо. Яг яах гэсэн юм бол чүкэнт ч гэсэн юм бах та. Чүкэнт гिचсэн юм бах та тий. Гүнтгчл байсан юм байна л та. Өмсөж. Тэгсэн ирнэ ингээд бас яг яахгүй юу? За тэгтэйхэн күку байж магадгүй. Күку байж магадгүй тий. Ширтэж мэртэж мөлрөөд ингээд чинь жоохон social awareness байхгүй шүү дээ. Damn. Ой мөрөглөө шүү дээ энэ одоо ёо. Ямар ойрхон иртээ. За сүүлийн захиа бол амар илаа. Тийм сүүлийн захиа статтай байлаа. Статтай. За бид хоёр бас өнөөдөр цогцолсон цагаас жоохон орой эхэлсэн. Чи явах хэрэгтэй байгаа бах тий. Yes. Thank you. Өнөөдрийн ингээд хурал маань дуусаж байна. Бид нэр одоо энэ мейжертай бид орлоо. Halloween мейжертай бид орлоо. Тэг амжилтаа давж гарлаа. Одоо бид нэр сингдүүг суулгах гэж байна. Багийнхаа хамгийн сайн тоглогчийг бид зайлуулах гэж байна. Тэгэхдээ цаана нь юу болсон юм бол да. Өчигдөр шалтгаантай болоод л синзүг бенчтсэн байх л та. Өөр reason-үүдээс. Синзү is such a good guy. I'm a good guy юм шиг санагдсан. Good guy, good player. Гэтэ бүгдээр л надад амар дайжгүй хүүхдүүд залуучууд чиг санагддээ шүү дээ. Яа, нэг охин мохин тоглуулчих вэ дээ нэрээ. Сэтгэл зүрхээр нь тоглоо яачих вэ дээ. Йоо, харин хүүхдийн. Тэрнээс жоохон айж шүү. Тэгвэл магадaltaй залуу юм шиг санагснаа синзүү. Тийм үү. Надад нэг харц марц тэр байгаа байдлаас нэг тийм тэ нэг охинд ингээд тоглуулчих юм шиг. Тоглуулсан тэгээд сэтгэл санаар унц юм шүү. Damn. Тэгээд girl problem-аас болоод эм ороод I don't want to play гэдэг юм одоо. I don't like this anymore. I don't want to play with you anymore. Өөр багт орох гэж байгаа гэж бас магадгүй. Амар цэлэнтэй. Амар цэлэнтэй баглаа юу? Тийм. Тэг амар одоо юу лаг багт. Манахаас лаг багт. Тэгээ тийш оруулаад тий. Good for him. Yeah. Карьерийн хувьд тэр нь бас зөв ч юм байна. Иргэншлээ сэлж болцсон байвал яг ба. Тэгвэл no. Монгол эдгээрээ л орох хэрэгтэй. Дарамттай тий. Дарамтлааш. За. Окей. Өөр хэлэх юм чи юу аа вэ? What else? Өөрчн. За тэгэл дараа 7 хоногт уулзцгаая. Загтал бичсэн баярлалаа. Загтал бичсэн одоо аимшигын захиа бичсэн хүмүүстээ баярлалаа. Чамд ер нь аимшигын захиандаас хамгийн тод үлдсэн захиа чинь юу вэ?
Одоогоороо тэр нөгөө орцонд хүнтэй мөргөлддөг л ах шиг байна да. Ой гэдээсэн чинь хүн орцонд өөрийгөө дүүжилсэн байдаг. Яа тий. Өөр чин Гэтэ амар юмуд байсан юм аа. байснаа мартчих. Эргүүлээд та хэд маань гой нөгөө Halloween-тэй дугааруудыг бас сонсоорой. Энэ удаа 2 дахь удаагаа л хоёлаа бараг захиа унш Halloween-аар 9-3 дахь юу? Мэдгүй 3 дахь 2 дахь юм болов. Хоёлаа чинь тийм олон жил цагтлан уншсан уу аль хэдийн. Шаагүй юм байна. 2 дахь л юм байна. Бистэ бин дүндат. Хоёлаа нэг анхных нь одоо дандаа л нэг ярьд юм дөө. Анхных нь муужгаа, хоёр дахь нь гинжин мисс эм, гурав дахь нь Бекхэм. Бекхэм, Дэвид Бекхэм уу? Тэрний голоор юм байгаа юу? Голоор нь юм байгаа юм шиг бах юм. This is fucking amazing дөхөө. Yo, what the fuck? Шал өвчтэй одоо бодохоор болсон. А тийм Бекхэм дэ дараа нь Inside Out тийм. Тэгээд одоо юм байна тийм. Би эдрийг ингээд Photoshop-аар бүгдийг арсын гэдэг бүгдийг бодсон шүү дээ. Энэ пастыг хийхдээ. Энд чи юм байгаагүй шүү дээ. Тийм шүү дээ. Тийм тэгээд ингээд ихчээ софаны ихчээ адилхан байна. Энэ бас амар адилхан. Ааха. Бомбогод. Чи ч гэсэн ер нь яг болсон. Энэ ер нь амар гоё iconic зураг төхөө. Яа. Энд амар funny, хамгийн funny надад энэ Inside Out юм санагддаг. Амар fail 6 костюм. Тэг ингээд мөнхөө бүр ингээд Оволон болцсон уу? амар тэнэгээс Алекса when the Pixar студиогоос гарах үед гэж ажил дуусах үед гэж. Тэр амар funny. Яа, it was fun. Гаяла. Тэгээ хамт сонсон хүмүүстэй баярлаа. Тэгээд Монголтай амжилт хүсье. Тэгээ Монголын мерчийг зээлдүүлж өмсүүлсэн түнд маш их баярлалаа. Энийг бэлгэлсэн түүнд бас маш их баярлалаа. Түнд. Нэрийг дуртаад яах вэ гэж бай тээ. Энэ хүний нэрийг дуртаад яах вэ? Гэхдээ яг гарын өссөн өстэй тий. Одоо яг энэ бүрэлдэхүүн байхгүй гэж та нар бодооч. This is so expensive now. Одоо би нэг жаазлах хэрэгтэй. Ер нь яга өмсөө яваад пост чинь. Тэгээ энэ хүн чинь одоо энэ бүрэлдэхүүнээрээ дахиж тоглохгүй ч гэж магадгүй. Iconic. Яа. 910-ын гарын хэсэг бас amazing. Тийм байна. Opera. Тэг ингээд 0 гэдэг юм op. Энзиний юу болоод байгаа юм гэрэд. Аштваа. Аш хоёроо. Техногийнх яг it's cute. Ингээд smiley face. Тийм байна. Please. Бас юу ч болоод байгаа юм. Би өсөг дотор нь юу байгаа юм бэ? Би юм уу? Тийм юм уу? Please гэж юм уу? Тийм юм байна тий. Синзүүл хөөх юм шүү. Синзүү. За. Баярлаа. Thank you. Bye. Bye.